За сайн байна уу? За сайн байна уу? Ишсэн. За баярлалаа. За тэгээ бидний урилга хүлээж аваад манад ирсэн баярлалаа. За урьсанд баярлалаа. Тэгээ Монгол ирээд хэр удаж байгаа вэ? Ирээд одоо за нэг 8 сарын 12-нд л ирсэн л дээ. Тэгэл хурмаа хийгээл жоохон завгүй бол гүйжээлээ. Тэгээ завгүй ахт нь дуудсан уу гайгүй юу? Хараа ажилд зэгсэрсний дараа. Хамгийн сүүлд ер нь Монгол хэзээ ирсэн бэ? Ер нь энд бол байдаггүй. Тийм ер нь бол ажилтдаг шүү дээ тий. суурин бол Английн Лондонд байдаг. Хамгийн сүүлд чинь би 12 онд ирж явж ирсэн. Тийм үү. Тэгэхээр чи юу вэ? 6 он гэдэг чи 4 жилийн өмнө ирсэн. 4 жил. За өөрчлөгдөж юу Монгод? Өөрчлөгдсөн байна. Өөрчлөгдсөн байна уу? Маш их барилга баригдсан байна. Тийм. За тэгээд Монголд ирээд хурмаа хийсэн байгаа шүү дээ. Буцсан үстэй тий буцах уу? Одоо тэгэл энэ сарын сүүлээр одоо их нэртэй гамт буцсан да. Буцгаад. За ямар ч гэсэн ганцаараа яваад ирж исэн бол одоо хоёулаа болоод. Тий. Харин эзний ивэлэр хоёулаа. Манай цолмон чи юу хийдэг вэ нэрэ? Англид. Би Англид одоо яг мэргэжлэрээ нэг Англи компанид ажиллаж байгаа. Тийм бизнесийн чиглэлээр би төгссөн. Англид төгсөөд Англид төгсөөд тэндээ ажилласан биз дээ. Англид одоо нэг Англи компанид assistant manager хийж байгаа. Тийм одоо үйл хөдлөхөөрийн тийм компани байгаа. Олон жил ажиллаж байна уу? Би чинь 07 сард тэр ажилд орсон байгаа. Ер нь Англи руу хэдэн жилийн өмнө явсан юм? Би ч одоо Англид баг 10 жил болж байна да. Тийм бас л удаж байгаа юм шүү тий. Тэндээ л одоо амьдраад ах уу? Тий ерөнхийдөө би Европт ер нь суурин байх тийм дуудлагатай юм шиг байна. Тэнд дасцсан гэж хэлж болох уу тий? Дасцсан болоод тэгж гэнэ эсвэл амьдрал үнэхээр тийм сайхан болоод тэгж гэнэ үү? Одоо ер нь амьдрал тэнд бол бас арай мэдээж харьцангуй өөр л дээ тий? Өөр ах тий? Суурин газар тийм ээ. Гэтэ яг вэ миний бодлоор бол бас илүү бас хийх зүйл байгаа болов уу гэж бодож байна. Тийм. Бас залуурандаа төлөвлөсөн зүйл бас олон байгаа бах тий. Ер нь Монголда хизээ буцаж ирнэ гэсэн тийм төлөвлөгөө гаргасан уу? Ер нь яг тийм төлөв одоохондоо гараагүй байна. Эзэн хаашаа явуулна одоо тийшээ гэл бах та. Тий. Одоо эзэнд үйлчлэгээр шийдсэн байгаа гэр бүлээрээ. Англи бас цуглаан хариуцдаг гэж сонссон. Ямар нэртэй? Манай Лондон тэгээд одоо итгэжтэй нэг одоо цуглаан байдаг. Цуглардаг. Тийм. Би өөрөө хариуцаад ахлах шийдвэ тий? Тийм. Тэгээд би өөрөө одоо болохоор бас нэг англи нутгийн цуглаанд бас үйлчилдэг байгаа. Бас уу? Тийм. За. Тэгвэл өнөөдөр маш сонирхолтой ярилцлага болох нь гэж бодож байна. Яагаад гэвэл бас бидний бас тэр болгон мэдээд идэггүй мэдээллүүдийг бас өөрсдөө авч болох нь шүү дээ тийм. Асууж болно. За. Хоёулаа тэгвэл ийшээ студи руу орж ярилцъя. За. Үзэгчтэй гэрэл нэвтрүүлэг дахин нэг шинэ дугаарыг танд хүргэж байна. Тэгээд өнөөдөр бид нар хамтдаа маш сонирхолтой сэдвээр ярилцах болно. Хамтаагаарай. За тэгээд бидний студид бас урилга хүлээж аваад өнөөдөр зочилж байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. Хүлээн авсан чинь баярлалаа. Тэгээд бас Монголд ирээд удаагүй гэдгийг чинь сонсоод хурдхан шиг явахаас чинь өмнө өөрөө чинь барьж авч нэвтрүүлэгтээ оруулах санаатай байсан. Санааг мань бас мэдээд ямар ч гэсэн зөвшөөрсөнд үнэхээр их баярлалаа. Тийм бас хүлээн авсан баярлалаа. Тэгээд тийм би харин сая хурмаа хийчээ тэгээд жоохон зам утаа нилээн завгүй тэглээ. Байх үеэр нь дуудчихлаа. Харин өчтөрөөс жоохон тэгшэрч эхэлсэн байна. Гайг болсон уу тий? За тэгээд манай зочны хувьд болохоор Монгол ирээд удаагүй гэж байгаа. Ерөнхийдөө
хизээ ерөн Монголоос явчихв тий хэл гараа явчихв энэ талаар нэг жоохон товчхон танилцуулаач. Ер нь бол тэгэл өөрчлөлтийн үед баг гараад 90-ад оны үед гараа явсан да. Гэр бүлэрээ гарсан гэсэн үг. Тэгээ одоо манай ээж нь багш байсан. Тэгэл Өнгөр рүү гарч ирсэн. Тэгэл тэрээс эхлээд баг өдөө хүртэл байгаа юм байна тий. Тэгэхээр чи нэлээд бас удсан шүү тий. Бараг юу вэ? 20 гаруй жил тий. Тий. Тэгээд монголоор их муу яриад байгаа юм тий үү? Ер нь жоохон тийм багтаа тий. Жоохон яг одоо хар яриамаараа жоохон сул үгнүүд хэрэгэлдэг байж магадгүй тий. Гэтэ харин ч хар яриа мэдхгүй юм шүү. Жоохон уран зохиолын хэлгээр ярих гэдэг үгүй юу? Тэгээ манай одоо ээж нэг монгол хэлний багш байсан. Багш үгүй. Тэгээд ер нь би бас их уншд, ном их уншдаг. Тийм болохоор бас монгол хэлдэг болсон болов гэж бодож байна. За ямар ч гэсэн өнөөдөр бас хэл дээр ярихад нэг төв бол баг байна бахаа гэдэгт найдаж байна. Тэгээд Унгарт байж байгаад англи руу явж сурсан уу тийм ээ? Тийм би Унгарт ер нь ямар мэргэжлээр сурсан гэлээ? Би Унгарт болохоор одоо компьютер мэргэжлэр эдийн засгийн тийм мэргэжлээр сурч байсан. Тэгээд тэрийгээ дуусгаад Унгарт бас нэг тийм өөрчлөлтийг ирсэн л дээ. Тэгэл бас яг намайг бол эзэн ингээл аваад яваад исэн л гэж одоо боддیں۔ Итгэж үнэмшдэг өөрийнхөө бурхныг ярьж байгаа шүү дээ тийм. Одоо тийм Христ тэгээд одоо би ч одоо 6 жил болох гэж байна. Тийм. Англид очиод итгэсэн байгаа. Тэгээд тэр болтлоос тэгээд бурхныг бас ирж хайж байсан. Ер нь Унгарт байхаас эхлээл ер нь залуу хүмүүс тэр тал дээр бас нөгөө ирээ хайлт үе гэж байдаг. Ер нь бас яачгаш бэлэн тий. Тийм тэгэл илүү бас яг тэгээд нөгөө бурхан гэж байдгүй гэж хүн болгоны баг дотор явж идэг болов гэж боддог. Тийм шүү. Тийм тэгээд бас ялангуяа одоо өсвөр насны хүүхдүүд бас залуучууд ер нь яг тийм гоё ариун байх юмсан гэж тэмүүлдэг болов гэж би хардаг. Гэрэлт амьд яриа. Ер нь Мэдээж нөгөө амьдралын сайхан руу тий нэг хин л нэг зовоол эсвэл нэг дутагдаал амьдраад ах хүсгэвдээ. Тэгээд мэдээж нүдийнхэн өмнө амьдрал янз бүрээр л харагдаж байна. Тэр болгон дээр мэдээж дүгнэлт хийж байгаа яг өөртөөхөө насан дээр шүү дээ тий. Өөр өөрсдийнхоороо. Тэгээд хин ч гэсэн харахтаа нэг юугаар тутахгүй нэг сайхан дүүрэн тий нөгөө яриаддаг аз жаргалтай амьдрчих юмсан гэж боддог шүү дээ. Тэрийг хэлээд бай тий. Тийм л ах та. Тэгээд ер нь тэгэл энэ тэнд явж байхдаа хүн бас ихийг одоо эргцүүлнэ шүү дээ. Тий, эргцүүлж бодох болно, туршлага бас их болно. Хүмүүстэй харьцаж суuna одоо тий. Одоо Монголд сурсан тэр харилцаа бол бас тэгэл гадаад бол тий бас жоох өөр хоорондоо суурь хүмүүсийн харилцаа бол манай тий шүү дээ. Одоос нөгөө соёлын ялгаа. Тий одоо нүүдэлчин одоо манайхан чинь тий. Тэгэл одоо бас манай Монголд ч одоо соёлын тэр юу бол байна шүү дээ. Илт харагдаж байна. Тэгэл ер нь яг Европт ингээ хүн ялангуяа залуу хүмүүс ингээл ажиллах гал их ирдэг тийм Монгол хүмүүстэй их уулздаг. Тэгэл залуучууд нь болохоор бас яг тийм заримдаа жоохон ганцаарддаг талаар их ярьдаг л да. Тэгээ би одоо нутгаасаа хол мэдээж ойлгомжтой. Гэр бүлээсээ хол. Тий манайхан чих нийтч уусаа. Тий. Гэр бүлээрээ ингээл ам бүл зузаан штэ тий. Тэр бүх байдал нь өөрчлөгдөх л. Учир нь нөгөө нэг одоо соёлын ялгаа, амьдралын тэр бүхэл нөхцөл байдлаас болоод нөгөө ганцаардал буюу хямрал гэх юм уу тий. Тий, ер нь сэтгэл санааны хувьчсан хямралд ордог болоо гэж бодож байна тий. Тэгэл тэр дундаа бас тэгэл буруу бас тий хазаач. Буруу замаар тий гарандаа тэгэл тэр үед нь одоо хажууд нь бас хүн ингээд хэлээд байвал бас гайг баг. Зөвлөөд тий зөв зам руу чиглүүлээ. Ингэж явбал энэ дээрээ гэд тий. Тэгээ яг бас сүүлийн үед чинь тэгэл одоо мэдлэг информац бол ингээл интернетээр дамжуулаад их байна шүү дээ. Би бол яг 90-ад оноос өмнө бол тэгэл ном зам их ховор байдаг байлаа шүү дээ. Тэгээ Монголынхаа түүхийг хүртэл ингээд судлаж гисэн.
хангалттай материал байхгүй. тийм. Унгарт очивол ерөөсөө номын санд нь ороод хайрчсан. Тэгээ номын сан их явдаг лайлаа. Ном их уншина. Тэгэл тэр тунд ч яг нөгөө бурхан гэдэг асуулт бас явж эхэлдэг байхгүй шашин. Ер нь бол яагаад одоо түүхэн анги үзэх юм бол манай монголчууд ч энэ ямар одоо шашинтай байсан ингээл тэ. Яг буддын шашинтай байсан уу? Буддын шашнаас өмнө тэ одоо юу шүтдэг байсан ингээл. Яг үнэхээр бөөгийн шашинтай байсан уу? Яг ингээ харахад яг нарийн харах юм бол бас нэлээд судалгаа манай монголчууд өөрсдөө явуулах юм бол бас үгүй байгаа байхгүй. Тийм. Тэгэл би энэ бүхнийг ингээл ер нь жоохон судалж тэр үед Унгарт юм нас яг өсвөрнээс нь мэдчихсэн нь тэгэл явж эхэлсэн байгаа. Тэгэл нэг хэсэг чинь нөгөө цагаан болтон болол. За. Тэгэхээр нөгөө яг л амьдралаас маш олон зүйлийг хүсдэг. Гэхдээ яг аль замаар нь явахаа мэдэхгүй. Тэгээ одоо нэг тийм одоо за өөрийнхөө бодлоор одоо за энэ зүг болов гэл тэ. Олцсон нь ч юм уу надад таарлцсан нь ч юм уу тий. Тэгэл Англид бас очсон шалтгаан байна болохоор англи хэл очиж сурыг. Гэхдээ бас нэг юм зүүдэлж байсан. За. Тэр зүүдийг тэгэл бас бодож байсан л да яг тэр одоо ямар учиртай зүүд юм бол тэгэл амар хайгаал. Тэгэл нэг англид байдаг тэр нөгөө Stonehenge гэдэг нэг чулуун байдаг шүү дээ. Энэ тойрог чулуунууд. Тэр чулуун одоо хөшөөнүүд юм л гэж тийм. За. Тэрийг би зүүлжсэн. Тэгэл би тэрийг өөрөө хайгаал англид гэдэг юм. За англид очиж үзье гээл. Тийм үү. Тэгэж л анх юм баг явжсэн да. Тийм. Гэр бүлтэйгээ очсон уу эсвэл ганцаар очиж исэн үү? Би бол англи руу эхлээд ганцаараа явжсэн. Тэгвэл түрүүний нөгөө яриад исэн хилийн дэст авахд ч юм уу орчин нөхцлөө солиход гардаг нөгөө ганцаар буюу хямрал өөрт чи явагдчихсэн үү? Эхлээд очиод бол надад их гоё байсан. Тэгээ сургууль бүхэн бэлэн тэгэл сургуультай яваал яг англи хэлийг маш богино хугацаанд сурыг гэсэн тийм төлөвлөгөөтэй байсан болохоор тэрэндээ явах гал үг цээжлээл номын сан тэгэл бас тэгэл нөгөө ангийнхаа хүүхдүүдтэй их гарч ордог. Яг тэр үед нэг мэдрээгүй. Харин нэг жилийн дараа гэх юм уу да. Ер нь жоохон Монгол хүмүүсээ Монгол хоолойч юм уу тэ жоохон өгүүлж эхэлж байгаа. Тэгэл ер нь за англи монголчууд байна уу гэл ингээд судалж эхэлсэн. Хаягаал. Гэрэлт амьд яриа. Тэгэл ер нь монголчууд очдог нэг тийм юуны паб гэж нэрлэдэг одоо зоогийн газар юм да. Тийм газар байдаг. Бас монголчууд очиж нэг ачаагаа гэдэг тийм Монгол төв гэж яадаг гээл. Тэгэл тэр мөрөөр очивол тэгэл нэг мэд монголчуудад танилцаал бас дундаа ороод ингээл явсан. Тэгээд явж байхад бас тэгэл бас болохгүй хүмүүстэй бас нэг хэсэг нийлсэн байгаа. Тэгээд тэр үед яг нэг ганцаарлт гэдэг зүйлээс явж байсан болов. Тэрийг нэг орон зайг нөхөх гээд тий ямарваа нэг юмар. Тийм. Тэгэл жоохон уруу замаар бас явжсэн. Тэгээ яг одоо ингээ хараад байхад бол яг ганцаард гэж зүйл яг үнэндээ бол байдгүй манай зөвхөн бидний энэ дотор л одоо тийм орон зайг бий болгочтой юм уу? Байн явд юм болов. Хийсвэр гэж хэлэх юм уу? Хийсвэр гэж хэлэх гэж байна. Яг үнэндээ бол бид нэр бол ганцаараа байдгүй юм байна. Тэрийг дараа нь би мэдж авсан байгаа. Тэгээ Христ тэгснийхаа дараа тэгээд маш олон одоо тийм залуучуудтай би ингээ уулзчихсан. Европт ингээд Европтын одоо болдог итгэжтэй юм одоо чуулга уулзалт гэж одоо жил болгон болдог. За. Тийм чуулга уулзлан дээр л яг уулзахад залуучууд их ер нь ингээл гоё халуун дотно байдаг. Тэгэл яг бурхныг ингээд бүр улам ихээр таньж мэдгээр ингээд цангацсан. Их нь одоо оюутнууд байна уу? Тэгэл янз янз оюутнууд байна, ажиллаж амьдарч байгаа хүмүүс, суурин хүмүүс ч гэсэн гээл те. Европ, энэ тэндээс одоо Шведээс, Германаас, Чех, Австриас гээл. Тэгээд бүгдээрээ л бас адилхан тийм ганцаардлыг ингээд бас амсцсан. Итгэж болсныхаа дараа бас ингээд жоохон бүр тэр нь жоохон улам ихээр ингэж
одоо нэмэгдэм болов. Яагаад бол бас нөгөө яг итгэж болчоороо бас тэг жоохон хүрээгээ жоохон өөрчилж эхэлдэг хүн тийм. Орчноо ч юм уу тийм найз нөхөд хүрээлэн байгаа зүйлсээсээ жоохон тийм талбараа. Тэгээд бас тийм үед харин тэгээ бурхантай бид нэр яаж ойрхон алах вэ гэж бид нэр их ярилцчихсан. Тэгээд Европтойгоо залуучууд тэр дунд бурхан нэг зүйлийг ихлүүлсэн байгаа. Тэр нь болохоор чимээгүй цагаа хамтдаа хийх. Чимээгүй цаг гэдэг чинь чимээгүй цаг гэвэл одоо итгэгч хүмүүсийн хувьд бол одоо бурханы үгийг ингээд судлаад одоо өөрөө ганцаараа байхдаа уншаад бурхантай одоо харилцахыг одоо битээр ингээд ярьж байгаа шиг л одоо бурхантай ярилцахыг л хэлж байгаа. Тэгээд бурханы үгийг уншаад бурхан одоо яг надад юу хэлж байна? Энэ үгээрээ дамжуулаад би өөрөө юуг ойлгож авч байна. Тэгээд тэрийгээ би амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ? Одоо яаж одоо бусдыг хайрлах вэ? Тэгээд бурхан биднийг ингээ хайрладаг шиг бас тэрийг одоо яг амьдралдаа яг хэрэгжүүлэхэд гэх юм уу та. Би биентэйгээ. Тийм. Тэгээд тэрийгээ биентэйгээ хуваалцаад ингээ энэ чинь том бүлэглэл болоод. Гэтэ за нэг хүн ганцаардаа өөр төр чи ирлээ гэж бодъё л да тий одоо ярилцаад мэдээж би бол нэг тийм олон орноор явж үзээгүй л дээ. За хамгийн наадл нь гэхэд за жишээлбэл Солонгост явж хахад яг чам шиг ингээл монголчууд хаана байна тийшээ нэг очиж нэг монгол хоол идэх гэж нэг үзээл. За тэгэл монгол хүн таарлах юм бол сайн байна уу гэж мэдлээ нэг таньдын юм шиг гудамжаар таарах юм бол баярлаад л те. Магадгүй тиймэрхүү байдлаар би энтэйгээ уулздаг байх л да. Тэгээд магадгүй нэг 2 3 хоногийн дараа ч юм уу яг үнэхээр яг энэ хүний зүрх сэтгэл байгаа тэр ганцаард л тий. Ингээд тэр зовлон, шаналл, бэрхшээлийг сонсдог л ах. Тэгээд өөрийн чинь зүгээс одоо жишээлбэл яах одоо нэг хүн ирээл ганцаардаа тийш нь одоо яах вэ гэдэг. Энэ тохиолдолд шууд тэр чимээгүй цаг руу дагуулж явах юм уу яадгийг. Эсвэл одоо библи сургаал одоо шүү дээ тий. Энэ бүгдийн сүрэн юу багцдаг вэ? Библиэлд бол бас нэг миний дуртай нэг одоо нэг сургаалт үгс байт юм л та. За. Одоо Лук номноос би энэ тухай үзчихсэн. Лук номын 15 дээр яг ихний үед нь сургаалт зөвлөгөө байдیں۔ Алдагдсан хүний тухай. Тэрэн дээр юу гэдэг вэ гэхээр одоо ингээд Христ өөрөө тэр нөгөө татвар хураагчд ба уншиж болох уу те? Таамсан болно шүү дээ. Татвар хураагчд ба нүгэлтнүүд бүгд түүнийг сонсохоор ойрцооход фарисеучуд болон хуулийн багш нар дургуутсан дүнэлж энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хоолдог гэхэд нь ийм сургаалт зүйл тэдэндээ альдваа гэж байгаа. 100 хонтой байтал нэг нь алдагдахад 99 хоноо бэлчээрч орхин алдагдсан нэгийг нь отлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу. Тэгээд хоноо олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн гэртээ ирж анд нөхдөд болон хүчүүдээ хамтан дуудан цуглуулад тэдэнд би алдагдсан хоноо болсон тул надтай хамт баярлагтун гин би та нарт хэлье. Мөн үүний адил гимшиг шаардлагагүй 99 зөвдөөс илүүгээр гимсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно гэж байна. Гэрэлт амьд яриа. Тэгээ энэ тухай одоо алдагдсан хонь гэхээр манай монголчууд бас энэ илүү тэ ойрхон тусах байх. Яг л манайхан ч бас нүүдэлчин тэ хонь мэдгүй хүмүүс байхгүй хонь хариулж үзег хүмүүс баг байхгүй л үү тий. Еврейчүүд бас ер нь бол манай монголчуудтай их адилхан тийм амьдралтай байсан байгаа юм л да. Яг тэр үед бас хоньчууд тэгэл нийгмийн тийм хүрээ одоо энэ фарисеучуд хуулийн багш нар яриад байгаа болохоор тэд нь өөрсдөө тийм одоо илүү одоо мэдлэгтэй зөвхт хүмүүс гэж өөрсдөө их дүйлгдэг байсан байгаа. Одоо цагт нааш навчрах юм бол ямар хүмүүсийг хэлээд байна? Ер нь бол одоо их одоо мэдлэгтэй тий одоо юу н одоо зиндаан жоохон тийм дээр гэх юм уу тий. Тэгээд одоо жоохон өөрсдөөсөө за баян мөнгөтэй одоо юу гэдэг тий мэдлэгтэй тий одоо гадааддаар яваад сурцсан гэх юм уу. Тэгээд жоохон мэдлэггүй эсвэл ядуу тийм хүмүүсүүд нь болохоор одоо нөгөө тал нь болоод эхэлж байгаа юм л та. Тэгээд энд Христ болохоор яг бурхан бол юуг энд одоо илүү тавьсан бэ гэхээр тэр
мэдлэггүй ч гэсэн эсвэл ядуу ч гэсэн өөрсдийгөө тэр одоо тийм нүгэлтэйгээд гимшээ явж байгаа. Одоо тэр цөөхөн хүмүүсүүдийг бурхан илүү хайрладаг бас. Яагаад гэвэл тэр зөвхт хүмүүс тэр бурханы хайр дотор байгаа. Тэрийг одоо сая битүүрийн ярьжсэн нөгөө ганцаардлыг амсцсан явж байгаа хүмүүс гэж өөрөө жишг гэдэг нь тий. Гэрэлт амьд яриа. Тий одоо ганцаардал дотор одоо тэгээ явж байгаа ганцаардал хөлөө олохгүй явж байгаа. Тэр хүмүүс болоод үнэхээр бас яг одоо бурхны хайр дотор бас байгаа. Бид тэр хүмүүс бол ганцаараа биш ээ. Яагаад бол бурхан бол хайр гэдэг одоо тий бас нэг өөр нэг ишлэл байдаг. Тэр нь болохоор одоо 1-р Иохан 4:16 дээр байдаг л да. Бурхан биднийг хайрладаг хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан бол хайр. Хайр төр байгч нь бурхны дотор байж бурхан түүний дотор байна гэж байгаа. Тэгээд ганцаардл гэхээр бас нөгөө талаасаа жоохон хүн тэр хайр жоохон дутаад эхэлт юм болов. Одоо хамт олонны тэр хайр, одоо хий хайр тий. Бас тэгэж боддог. Тэгээд ихээр хүн өөрийгөө ганцаарч гин гэж бодоод байдаг. Яг үнэндээ жоохон хайр, дэмжлэг тий. Халуун дулаан тэр хэрэгтэй болов гэж боддог. Тийм болохоор бас Европт тэр залуучууд одоо надад ингээл бид нар уулзж байсан тэр залуучууд дандаа тэгж хэлдэг байсан л да. Ер нь бурхантай ойрхон байх юм бол ганцаардлыг мэдэхгүй. Эсвэл одоо сайн найзуудтайгаа арга гэрийнхээ хүмүүстэй ч юм уу те хайр дотор ингээд эвтэр найрамдалтай байвал тэгвэл бид нэр ганцаардаад байхгүй. Нөгөө талаар бас хайр бас маш их зүйлийг бид нэр сурж байгаа. Бурхны хайр. Мэдлэг одоо эсвэл энэ одоо баян байх, ядуу байх. Ийм ангилал байхгүй болно гэсэн үгтэй. Бурхны хайр ч юм бол яг л нар шиг. Нар бол хүн болгон дээр адилхан тусдаг шүү дээ. Тийм болов гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн битүүр ярьж байгаа сэдв бол та ганцаараа биш шүү гэдэг сэдв байгаад байгаа шүү дээ тий. Тэгээд магадгүй үзэгчдийн хувьд болохоор за энэ хоёр чинь англид байгаа хүмүүсийн тухай яриад байна да гэж сүлээж авч болох юм те. Гэтэл үгүй шүү. Өнөөдөр телевизээ үзэж байгаа үзэгчдийн хувьд ч гэсэн бас яг энэ ганцаарлыг бас мэдэрч утсан. За ингээд сууж байгаа миний хувьд ч гэсэн би ганцаарлыг мэдэрч л байсан. Чи үзсэн яг ийм л тийм болохоор нэрэл Библиэлд гардаг энэ 100 хоньтой хончны тэр тусмаа 99 байгаа мөртлөө зөвхөн нэг хон алдагдчихад чи нэг хоньныхоо төлөө ямар их санаа сэтгэл зовдөг вэ? Тэгвэл яг үүнтэй адилхан та ганцаараа биш шүү. Таны ганцаарч зовж байгаа хүмүүст те санаа тавьдаг нэгэн байд юм шүү гэдгийг л. Тий. Гэрэлт амьд яриа. Нөгөө талаас яг хончин хүний хувьд бол одоо хамгийн чухал зүйл нь хамгийн үнэтэй зүйлс нь бол хонь шүү дээ. Тэгэхээр нэг хонь гэсэн тэр хүнд ямар чухал вэ? Чухал вэ тий. Тийм болохоор ганцаарч байгаа хүмүүс бол яг үүндээ ганцаараа биш. Яг л тэр хүмүүс ч гэсэн тий маш чухал байгаа байхгүй. Манай Монголд одоо яг одоо юу хэрэгтэй вэ гэхээр миний харснаар бол би нэг илүү хайрлж хүндэлж сурах хэрэгтэй юм болов. Тэр нийгмийн ялгаа гарахгүй байвал бас зүгээр болов. Тэгээд ганцаарч байгаа хүмүүс бас өөрсдөө тэр ганцаардлыг ялан дийлж гарах хэрэгтэй болов. Ялгаа гэж түрүү ярьлаа шүү дээ тий. Өөрийнхөө амьдрал дээр энэ ялгаа яаж ажиглагдаж юунаас болж яг энэ ялгаа гэдэг үгийг хэлэх болов. Миний бодлоор өөр Англид байгаа. Харин би Монголд байна. За өнөөдөр Монголд ирсэн ч гэсэн яг энэ ялгааг магадгүй энэ хэдхэн хоногийн дотор харж амжихгүй шүү дээ. Тэнд бас яг харагдсан болоод тэгж хэлж байна уу? Ер нь тэгэл энэ би яг зүгээр одоо манай нөгөө монголчуудын зан аашиг те бас мэдэн тэгээд ер нь бол энэ зөвхөн манай монголчуудын онцлог биш. Ер нь бол хүний нэг тэр онцлог байхгүй. Ер нь жоохон тийм бартан байх те. Би нэг хинээс ч дутахгүй шүү гэсэн. Манай монголчууд бол тэр нь бол илүү бас явж идэг те. Давмгайч юм шиг те. Жоохон тийм нэг манайхан ч талуун цустай шүү дээ те. Дайчин гэх юм те. Одоо ер нь бүхэл дэлхийг бараг шахуу ингээд эзлээд автсан нэг хэсэг чинь.
Тийм шүү. Гэтэ яг тэр бардам байдал дээр заримдаа гардаг зүйл байгаа. Тэгээ заримдаа бид нэр тэр зангуудаасаа, зан чанаруудаасаа болоод бас өөрсдөө маш их тийм зовлон тий хураад юм болоо гэж боддог л доо. Өөрөөсөө тий. Өөрөөсөө ганцаард л бас тэр зүйлээс бас болно. Бардамлаас бас. Тэгээд Христ болохоор энд бол яг тэр 100 оны тухай тэн дээр бол бас яг тэрийг харуулсан байгаа тий. Яг л тэр хуулийн багш нар нь болоод тэр бусад одоо фарисеучуд байгаа. Тэгээд тэр хүмүүс өөрсдөө зөвхтгэ бодцсон. Би л зөв гээл. Тийм. Тэгэхэд бол за та нарт бол бурхыг хэрэггүй юм байна. Та нар бол тэрг өөрсдөө зөв гэж бодож байгаа. Харин тэр ядуу тэр гимтэй тий тэр бусад дорой хүмүүст нь тэднэрт л одоо бурхан хэрэгтэй байна. Миний хайр хэрэгтэй байна. гэж тэгж л одоо яг энэ ялгааг л одоо харуулсан юм болоо. Үнэхээр яг энэ ялгаа байхгүй болчвол одоо энийг л одоо тий ямар нэгэн байдлаар нураачих юм бол энэ ханыг тэгвэл тэнцэх гоё юм болох гэдэг нь шүү дээ. Хүмүүс тэгвэл би эндээ их тусрахыг болоо тий. Манай Монголд ч гэсэн одоо 3 сая хүнтэй хүн амтаа шүү дээ манайхан чинь. Уг нь бол их гоё амьдарч болохоор байхгүй. Гэрэлт амьд яриа. Тийм тэгээд жоохон бардам зангаа одоо энэ зан үүсээ жоохон засаад тий. Одоо мөнгө бол нэг чухал биш гэгэнд бол Христ хэлж байгаа байхгүй. Хамгийн чухал зүйл ч одоо юу вэ? Манай Монголд бол энэ хүний амь байгаа байхгүй. Гэтэ бас нэг талаараа мөнгө чухал биш гэдэг үг чинь өнөөдөр бас яг бодит амьдрал дээр хэр үнэн үгүй гэхлээр бас жоох асуудалтай байгаа шүү дээ. За жишээлбэл өөрөө чи амьдардаг, таны амьдардаг Англид за тэр улс руу хүмүүс яах гэж явах гэж зүтгээд идэгий тий. Гэтэл нөгөө саяны ярьсан мөнгө тий эд хөрөнгөтэй болох гэж би зүгээр харьцуулсан юм л да. Одоо хүний амьдралтай амь мөнгө хоёрын хоорондыг л тий одоо хүний амь чинь одоо юунаас илүү тий юунаас илүү вэ? Үнэхээр хүний амийг юугаар сольж болох вэ? Өөр хүний амиар л болов тий. Гэхдээ яг Европт бол үнэхээр ягаад хүмүүс ирдэг вэ гэхээр мөнгөний төлөө л ирж байгаа. Тий ажиллаж. Ягаад бол энд эдийн засгийн хувьд үнэхээр хэцүү байгаа болохоор. Тийм шүү дээ. Тий. Тэгээд за бид хоёрын ерөнхийдөө ярилцах цаг бас завсарлах болсон байна. за хэсэг хоёлаа өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөөд тэгээ дараагийн дугаараар эргээд ярилцлагаа үргэлжлүүлье. за тэгээ